Сайн байцгаана уу математикийн багш Огон баяр байна. За энэ удаагийнхаар эпикалк хичээлийг хязгаар сэдвээс нэг шат агсан түрүүчээс нэг шат агсан бодлого тайлбарлая. F od x функц нь тгээс илгаатай үед инхүү тодорхойлогдож тэг үед F od x функцийг k гэдэг утгаар авдаг юм байна. F od x функц нь x тэнцүү тэг цэгт тасралтгүй юм бол k-гийн утгыг олоо гэсэн. Окей. За хэрвээ F od x функц тасралтгүй юм бол нэгдүгээр чанар юу байх ёстой вэ гэхээр уг функц маань F od тэг гэдэг утга дээр тодорхойлогддог байх хэвээр. Тодорхойлогдоо k гэдэг утга гардаг юм байна гэж үзье. Хоёрдугаар чанар юу байх хэвээр гэхээр тэг гэдэг тэмүүлсэн хязгаар бодогддог байх хэвээр f od x функц руу тэг гэдэг тэмүүлсэн хязгаар нь. За тэгэхээр хэдүүл энэ хязгаарыг хэдүүлээ бодох шаардлагатай боллоо. Тэгэхээр бодох юм бол limit x нь тэг рүү тэмүүлсэн хязгаар за x квадратаас хасах нь x хуваах нь 2x хязгаарыг бодъё. За энийг бодохын тулд x-ийг шууд t-ийг орлуулах юм бол утгагүй болж байна. Нэгсэнд хязгаар гуураад нь тэгвэл x-үүдийг хураачих юм бол юу болж ийнө гэхээр limit x нь тэг рүү тэмүүлж явахад x-ийг хаалтнаас гаргаа хураачих юм бол x-с хасах нь 1 хуваах нь 2 гэдэг юм шилж байна. Одоо t-ийг орлуулах юм бол манай энэ хүү хязгаарын хариу маань 2-ны хасах 2-ны 1 гарч байна. За тэгвэл 3 дугаар чанар функц тасралтгүй байхын 3 дахь чанар нь юу вэ гэхээр тэг гэдэг зэгдээ тодорхойлогдож байгаа тоо маань энэ хүү хязгаар бодогдож байгаа тоотой яг тэнцүү байх хэвээр. Нэгсэндээ манай k тэгвэл хасах 2-ны 1 болж байна гэсэн. Энэ дээр нэмж нэг юм хэлэхэд энэ хязгаарыг бодоход баруун зүүн талын хоёулангийг нь бодох хэвээр. Би яагаад шууд бодсон бөхөр уг функц маань энээс өөр хөвсөгч энд байхгүй учраас шууд би баруун зүүний нэгээр бодож хад асуудал байхгүй. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.